Өнөөдөр хотыг цэцэрлэгжүүлэхэн сэдвт сургалт семинар хангард ордонд боллоо. Энэхүү сургалт семинарын хүрээнд манай улстай цагаагаар одоо ижил төстэй уур амьсгалтай Америк нэгдсэн улсын Денвер хотын ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн одоо төлөөлөлтөд уулзаж ярилцаж ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг одоо цэцэрлэгжүүлэх тэгээд Улаанбаатар хотын өнөөгийн ногоон байгууламжуудын байдлын талаар санал солилцлоо. Ер нь бол Денверийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс ирсэн төлөөлөл манаас бидний одоо Улаанбаатар хотын ногоон байгууламжийн өнөөгийн байдлыг судалж үзснийхаа үндсэн дээр цаашид бид ямар дэмжлэг тусалцаа үзүүлж болох вэ гэдэг бас энэ санаануудыг бид нарт төгсөн байж байгаа. За мэдээж бидний өгсөн саналуудыг дэмжиж байгаагаас гадна тодорхой нэг одоо төсөл объект сонгож аваад тэрэн дээр ботаникийн цэцэрлэгт хүрээлэн жишг байдлаар хэрхэн тогтчулж болох вэ гэдэг энэ зөвлөмжийг бид нарт өгөхөөр болж байгаа л да. Денверийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэн анх 1958 онд байгуулагдсан бөгөөд ер нь ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хөгжүүлэхэд нэлээд олон жил шаардлагадагч мастер төлөвлөгөөгөө зөв гаргачихсан тохиолдолд амархан байдаг гэдгийг албаныхан хэлж байлаа. Мөн манай улс үндэсний цэцэрлэгт хүрээлэн шиг томоохон цэцэрлэгт хүрээлэнг 10-ыг байгуулахаар зорж байгаажээ. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн зарим нэгэн ургамал олон ургамлынхан өөр тариаг өөр хоорондоо Денвер хотын манай ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд өөр хоорондоо солилцох, шугамаар ажиллах, өөр хоорондоо болон яаж одоо мод цэцгийг тарих тал дээр ажиллах, арт түмэнтэй хүүхдүүдийг одоо бага наснаас нь ингээд янз бүрийн цэцэг мод тарих тал дээр боловсрол олгох тал дээр мөн түнчлэн гэр хорооллын хашаад одоо ургамал ногоо мод тарих одоо боловсруулыг чиглүүлэх хандлага бас ер нь иймэрхүү янз аюу олон төсөл хэрэгжүүлэх саналтай байгаа. Тэгэхээр нийслэлийн байгаль орчин ногоо хөгжлийн газар нь Денвер ботаникийн цэцэрлэгтээ 1 жилийн туршид хамтран ажиллах өгөөд энэхүү хугацаанд хотын ногоон байгууламжийг бааз суурийг бэхжүүлэх, ялангуяа ургамлын шин төрөл зүйлийг тарьж ургуулах, тэдгээрийг арчлах, ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг ер нь хэрхэн төлөвлөж байгуулдаг, түүний арчилгаа судалгааг одоо арчлалт хамгаалтыг хэрхэн явуулдаг талаар хамтран ажиллах саналтай байгаа юм аа.